Сайн байцгаана уу? Та бүхэнд олон улсын амьдрал тусан үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Белорусын асуудал хариулсан тусгай элч Жон Коул Минск хотод айлчилсан. За тэрээр бям гарагт Минскт айлчлахдаа тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсан байна. За энэ уулзалтын дараа Америкийн нэгдсэн улсаас Белорусын Калин бордон тавьсан хоргийг цуслах болсон шийдвэрээ зарласан. За үүний хариуд Украинд болж байгаа дайн байлдааны үйл ажиллагааны талаар талууд ярилцсан. За мөн Белорусын ерөнхийлөгчийн зүгээс тус улсад байгаа улс төрийн хоригдлуудыг суллах шийдвэрийг гаргасан гэдгээ мэдгдсэн байна. За Александр Лукашенко Нобелийн их тайвны шагнад Олесь Беляцкий сүр хүчний удирдагчдын нэг Мария Колесникова зэрэг улс төрийн хоригдлуудыг суллах болсон шийдвэрээ танилцуулсан. За Америкийн нэгдсэн улсын элч Вашингтон Минскийн хоорондох хориг арга хэмжээний талаарх яриа хэлцээ үргэлжлэх болно. Хоёр улсын харилцаа хэвийн болохын хэрэгээр улам олон хориг арга хэмжээ цуслагдана гэж Коул хэлээд ирээдүйд талууд ийм хязгаарлалтын арга хэмжээ огт байхгүй нөхцөл байдалд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдгдсэн байна. За мөн Коулын хэлснээр лав гарагт эхэлж бям гарагт үргэлжилсэн Лукашенкотой хийсэн яриа хэлцээ маш үр бүтээлтэй болсон гэж мэдгдсэн. Америкийн элч хоёр тал харилцаагаа хэвийн болгох мөн Орос Украины хоорондох дайныг хилцсэн гэдгийг мэдэгдээд Лукашенко Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх талаар Америкийн нэгдсэн улсад сайн зөвлөгөө өгсөн болохыг мөн онцлон тэмдэглэсэн байна. Коул тэргүүтээ Америкийн төлөөлөгчид 9-р сард Минск хотод мөн айлчилж байсан. За энэ уулзалтын дараа Белорусын эрх баригчид 51 хоригдлыг суллаж Литв улс руу албатан гаргасан гэсэн ийм мэдээллүүдийг дамжуулж байсан. За Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Америктай байгуулсан хэлэлцээрийн дагуу олон орны 123 иргэнийг өршөөсөн гэдгийг Лукашенкогийн хэвлэлийн албанаас мэдгдсэн байна. За төрийн тэргүүн тагнуул терроризмын янз бүрийн чиглэлээр гэмт хэрэгүүлсэн Белорус улсын хуулийн дагуу яаш шийтгүүлсэн олон орны 123 иргэнийг өршөөх шийдвэр гаргалаа гэдгийг Лукашенкогийн албанаас мэдээнд дурдсан байна. 11-р сарын сүүлээр хоригдлуудыг сулсны дараа нийтдээ өршөөгдсөн хүмүүсийн тоо 156-д хүрсэн. За үүнд Их Британи, Америкийн нэгдсэн улс, Литв, Латви, за мөн Украин, Австрали, Японы иргэд багтаж байгаа юм. Суллагдсан хүмүүсийн дунд Нобелийн их тайвны шагналд Олесь Беляцкий ерөнхий сонгуулийн сонгуульд нэр дэвшиж байсан Александр Барбенко сүр хүчний удирдагчдын нэг Мария Колесникова нар багтсан гэдгийг бас мэдээнд онцолсон. За Белорусын иргэдийг оролцуулаад нийтдээ 123 хүний бүгдийг Белорусаас нэн дараа гаргасан гэдгийг мэдэгдэж байгаа. За суллагдсан иргэдийн дотор сонины редактор асан Мария Золоткова байсан байна. За түүнд 2023 онд 12 жилийн хориг хайл оноосон. За Висяна төвийн хүний эрхийн хамгаалагч Валентин Стапянович, Улазабе Лакович нарыг бол мөн өршөөх шийдвэрийг гаргасан гэж мэдгдсэн. За 2021 оны 8-р сард Белорус улсын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг жилийн дараа буюу өрөндийнхний хувьд бол тухайн үеийн сонгуулийг луур болсон гэж хүлээн зөвшөөрөг учраас Америкийн нэгдсэн улс дэлхийн хамгийн том Калин бордоо үйлдвэрлэгч улсуудын нэг болох Белорус улсыг хориг арга хэмжээнд оруулсан. За үндэсний статистикийн 20 оны мэдгдснээр 2020 оны хямралаас өмнө Белорус улс Калин бордооны экспортоос 2.4 тэрбум ам доллар олсон. Белорусын нийт экспортын 8 орчим хувь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-ийг бүрдүүлж байсан. Ийхүү одоо томоохон орлого олж байсан нэгэн ийм бүтээгдэхүүн байсан. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улс хориг арга хэмжээ авсан. Ингээд хориг арга хэмжээгээ мөн цуслах шийдвэрийг гаргаж байгаа явдал нь бол цаашдаа Америкийн нэгдсэн улс Белорусын хоорондын харилцааг хэвэн болгоход нөлөөлж байна. За энэ удаа байдлаас үзэхэд магадгүй дараагийн арга хэмжээ нь бол Оросын албаны улсад авч байгаа хориг арга хэмжээгээ туслах хүртэл шийдвэрийг Америкийн нэгдсэн улсын өнөөгийн засаг захиранаас гаргаж магадгүй гэж үзэж болохоор байна. Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал саяхан одоо шинээр батлагдсан стратеги гаргасан. За үүнд бол Америкийн нэгдсэн улс өмнө нь Оросын албаны улсыг өөрт нь дайсагнагч улс гэж нэрлэж байсан бол энэхүү хандлага бас өөрчилсөн бодлогын эргэлтийн баримт бичгийг гаргаж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын хувьд бол цаашдаа энэ одоо олон улсын харилцаад гол өрсөлдөгчийг бүгд найрамд хятад ард улс байхаар үзэж байгаа учраас Оросын албаны улстай харилцаагаа сайжруулах, за мөн түүний ойр орчмын холбоотон одоо орнуудтай харилцаагаа сайжруулах замаар хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөг тогтоон барихын бодлогыг хэрэгжүүлж болцсохгүй гэж харж болохоор байгаа юм. За тийм учраас бол энэхүү одоо Белорусын хориг арга хэмжээг цуслах шийдвэрийг гаргасан байж болцсохгүй гэж ажиглагчид тайлбарлан харж байгаамаа.